Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мөрч. Зохиолч Джеймс Феннимор Купер. 14-р хэсэг. 19-р бүлэг. Мэйбл эрэгт хүлээж байсан бөгөөд тэд даруй суман заваа ус руу оруулва. Мөрч хамт явагсдаа энд авчирсныхаа нэгэн адил урд үе шалмгай хөдөлгөөнөөр давлгаан дундуур гатлуулав. Мэйбл сэтгэл төгсөндөө царайгаа ул айлган айсандаа зүрхэн нэг бусуудаа шимшрэн байсан боловч үер рүү очин очтол ганц ч усан тусал тэдэн дээр буусангүй. Яах ихийн зургүй дүрс хийснээ мөн тэр дорхноо тайтхарагч түргэн ууртай хүнтэй Онтарио нуур адил аж. Давлгаа хэдий намтсан бөгөөд хэдийгээр хараа хүрэх газарт эргийн тэнд долгион хөөсөрсөн хэвээр байсан боловч энэ нь цөөрөмж шидсэн чулуунаас үүдсэн хүрээ мэд замхран арилж дахин үүсэх гялалцсан нарийнхан зурвастуудын давлгаа байва. Уярын зангууны татлаг усан дээр харагдах аж. Жаспер хэдийн дарбуулуудыг өргөсөн бөгөөд удтал хүсэн хүлээсэн айсын салхи гарахад хөлөг хөвөн отоход бэлэн болсон байва. Уярын гол дарбуул дуу чимээтэй дэрвэлсэн Портвен ус зүсэж эхлэх үес наран хэдийн шингэсэн байв. Өмнгийн зөвлөн салхи хүлээж хөлөг анхны боломжоор дахин дорн зүгэрхэхээр өрнөд эргийн дагуу хөвж явлаа. Шөнө амгалан байсан бөгөөд амарч буй хүмүүс бүх тайван нойрсов. Хөнгөн хөлгийг хинээр захируулах тухайд ялгүй бэрхшээл гарах шахсан боловч эцсийн бүлэгт нийтийн саналаар бүгд учир зүйгээрээ болов. Жасперыг үл итгэх явдал бүрэн арилаагүй тул зөвхөн өвгөн далаачны соргог хяналт дандал хөлгийг захирахыг зөвшөөрснөөр Кэп залуу Ахмадыг харгалзаж байх эрхээ хിവэр нь хадгалан үлджээ. Мэйблийг шинэ аюулд учруулахгүй бодсондоо Жаспер үүнийг нь эсэргүүцсэнгүй. Нуур намхарсан тул Монкалм зайшгүй хүн хөлгийг хайх болно гэдгийг тэр сайн мэдэж байв. Дайснаас мултран гарахын тулд бүхнээс илүү ашигтай арга хэрэглэх гэхэд төлөвлөгөөг нь боснуулж мэдэх улсад сэжиг төрүүлэх явдал нэг бус удаа тохиолдож байсан тул өөрийн болгоомжлолыг хэнтэй ч хуваалцахгүй байх ухаан Жасперт байсныг нуух юм. Өөрөөр хэлбэл дайсны хөлгийн Ахмад зоригт залуу Францэр үерийг юу болсныг үзэж мэдхээр салхи намтмагц Ниагар дахь буудлаасаа бархага өргөн нуурын мандалд гарна гэдгийг Жаспер тухайлж байв. Нуурын тэхий дундаас Францэр ас холыг харж чадах тул эрг ойр явсан дээр Энгвэл дайсны хөлөгтэй таарлахаас зайлсхийхэд амар болно гэж залуу Ахмад шийджээ. Түүнээс гадна хөнгөн хөлгийн дарбуул татлах сэлтэн эрэгтэй давхардан ажиглагдах нь бараг тул хөлгийг олж харахад амаргүй билээ. Жаспер өмнөд эрэгт ойрхон явхан дээр гэж үзсний учир юу вэ гэвэл энэ нь салхин талын эрэг бөгөөд бас суурийнхаа ийм ойр эл нутгийн энэ хэсэгдэх Францын хамгийн хүчирхэг харуулын байрны дэргэд дайсан этгээдийн хөлөгтэй тааралдана гэж тэр Францын санаанд даанч орохгүй бил. Аз болоход Кэп энэ бүхний тухай юу ч мэдэхгүй бөгөөд төрөөж болох гэж байгаа цэрэг дайны ажиллагаанд бүхэл бодол санаагаа зориулан байх тул шууд л үүрэгт хамаагүй альва нарийн явдлыг ухаарах сөхөөгүй байв. Жасперт хинч саад дотор болоогүй учир энэ болоо. Өглөө болоход тэрээр бүхэл өмнөх эрх дарахаа гартаа бүрэн дүүрэн оруулж аваад тушаал заврыг саадгүй өгөн тэд нь үг дуугүй гойдсан бийлж байв. Дөнгөж үүр гэгэрмэгц бүх зорчигчд тавцсан дээр цугларан хөлгөөр зорчигчдын зангаар газар тэнгэрийн өргөн уудам савслахыг сонирхон ажиглаж байв. Энтримс харанхуйгаас тодрон гарахын хэрээр байгалийн байдал өглөөний гэгэнд улам тодрон авай. Өрн дорн умарт ургаж буй нарны туянд алтран асч уснаас өөр юу ч үзэгдэх атал өмнөд эргийн дагууд ойн зурвас үргэлжлэн Онтарио нуурыг бүхэлд нь ногоорон хүрээлж байх мэдээж. Гэнэт өмнө нь гарч ирсэн моддын хоорондох зайгаар гадна талынхаа бэхлэлт шивэ цайд сэл дээр шилтгэн санагдуулах нэг байшингийн нүсэр хан харагдав. Өргөн голын адгийг сагсан хошуун дээрээс дэр сүртэй харан байх ажээ. Энэ бэхлэлтийн харагдсан яг тэр минутанд түүний дээгүр бяцхан үйл хөөрн дэгдээд өндөр шонд хийсэх Францын цагаан өнгөт тугийг бүгд олж харав.
Энэ байдлыг үзээд гайхширн тавгүй иргсэн Кэп хоолой засан хүргэн рүүгээ жигтэй харц чулуудав. Энэ Францын халдварсан ширээний бүтээлэг салхинд салбагнаж байгаа биш бол би Чарлз Кэп биш болог. Гэтэл бид энэтхэг дайлаад буцаж ирж байгаа. Энд биднийг авгаа хүүхэд маань хүсэн хүлээж байгаа юм шиг. Энэ гай тэрэг рүү тэмүүлээд байдаг. Хөөе Жаспер. Шинэ Франц руу таныг юу ингэтлээ чангаагаад байна уу? Эсвэл та эндээс баахан мэлхий ачиж буцах гэв гэж өглөв. Дайсны хөлөг энд биднийг анзаарахгүй. Салхин талын эргийн хаан ихтэй яваа байх гэж надад санагдсанаас л би эрэгт ойрхон явж байгаа юм эрхмэ. Зөв. Тун чүнэмшилтэй сонсдожээ. Энэ чинь үнэн байвал сайн хэрэг. Энд лав усан доор хурсгал байхгүй биз. Гэж миний бодхон зөв. Одоо бид салхин талын эрэгт явж байна. Гэвч усан доор хүчтэй урсгал, барахга хаян зогсоход заримдаа тус болдог гэдгийг таалав зөвшөөрн байх гэж би бодчих. Эрхэм Кэп, чухамхүү энэ нуурт усан доор урсгал бид бүгдийн амийг аварсан шүү дээ гэж Жаспер нэмсэглэн байж хариу өчвөө. Яста Франц хүн шиг залж байна да гэж Кэп өөрийнх нь хэлснийг Жаспер сонсож мэднэ гэж ёр санаа зовсон янзгүйгээр бовтнаа. Түүнгүйгээр ёр болохгүй юм бол хөлгийн тавцангаас харагдах үйц эл шулуун Англи Америкийн урсгалыг надад заагаад аль. Уусан доор нуугдж байдаг тул нүдээр харж гараар мэдэрч болохгүй. Чиний тэр тэнэг урсгал надад хэрэггүй. Тэгээд ч ёрн шулуухан хэлгээд бидний саяны аврагдсан нь урдаас зохион байгуулсан ов мехнээс өөр юу ч биш гэв. За яах вэ? Ядаж Ниагардах дайсны хамгийн чухал харуулын байрыг тагнан турших таатай учрал бидэнд тохиолдол. Кэп минь гэж түрүүч үг нэмэрлээд бид дайсантай халз тулгарч мэднэ гэдгийг санаж нэн сэрэмжтэй байх хэрэгтэй гэв. Өргөн уудан боловч эзгүй зэлүүд байгалийн гайхамшиг дунд аялагч үерийн зорчигчд хүмүүс оршин сууж буй газар дэлхийн энхэн хэсгийг тэртээ тэргүй үлэмж шохоорхон байх тул энэ зөвлөгөө ил үз байв. Салхи сэвэлзэн босож хөнгөн хөлгийг хурдах дайгаар хөөж эхэлсэн бөгөөд голын бараа харагдмагц энд гол хэмээн нэрлэгддэг хамгийн том цудгалангийн нэг болох Ниагарын адаг руу Жаспер хөлгийн жолоог залан эргүүлвэ. Салхины нүлгөр тасралтгүй нижигнэх бөглөө чимээ сонсдол аврах том бадралт баг биш гүүрийн аргил аялгауг санагдуулж заримдаа ил аялгаунд газар дэлхийн тэр аяараа дөргөн донсолж байх шиг санагдах ажээ. Далай налуу ирэхт давлгаа хуйлран бууж байгаа мэт. Ийм хүчтэй нижигнэн байх гэж хэмээн Кэп чихтэй чимэх чихтэлсмэгц дуулдав. Тийм. Энэ бол ийм давлгааны дэлсээ байдаг. ертөнцийн энэ хэсэгдэх цорын ганц газар эрхэм Кэп. Энэ бол усан доор хурсгал биш. Гэвч элгэн хадыг мөргсөн бүх ус эрчээ татан зогсоод эргэж буцаж байх шиг санагддаг юм. Уулнаас цодхон бөөгч үлэмжийн сүрлэг урсгал болох өвгөн Ниагарын дууг та сонсож байна гэж мөрч хариу дуугарваа. Энэ гайхамшиг дөргөн гол тэр уулнаас бууж байгаа юм гэж хэлэх зүрхтэй хүн арай байхгүй бидтэй. Эрхэм Кэп. Тэглээ яалаач яг тийм юм шүү. Түүн дээрээс доошо буух таатай шат ч юм уу зам бэлдээгүй учраас л тэгж байгаа юм да. Далаад юм бүхэн илүү сайхан ч гэлээ. Манай энд байгалийн иймэрхүү сонирн бий л дээ. Мэбэл минь та надтай хамт голын урсгал сөрөн эрэг дагаж 10-12 бээр явдагсан бол энд Тэнгэрийн бүтээсэн тэр гайхамшигыг сонирхож чаддагсан бол тоо. Та тэгэхээр тэр алдарт түрхрээ үтсэн байх нь гэж бөсгүй шимтэн асуув. Тийм ээ. Тэрч байтугай нэгэн аимшигт явдлын гэрч болсон юм. Бид авраг могойтой хамт энэ хавийн нутгаар Францчуудыг мушгиж явлаа. Тэгэж явангаа тэр олны амаар уламжилж ирсэн яриагаар эндээс холгүй нэгэн хүчрхэг хүрхрээ байх ёстой. Замаас ялгүй хазааж тэр гайхамшигыг харъя гэж намайг ятгсан юм. Би урд нь 60 дугаар хороонд байсан болохоор цэргүүдээс хүрхрээний тухай үлгэр домог шиг юм сонссон байваа. Харин саяхнаас 55 дугаар хороонд шилжиж ирээд байв. Гэвч би альч хороонд бурах дуртай хүмүүс цөөнгүй байдгийг мэддэг болохоор тэр ярианд нэг их үнэмшээгүй юм аа. Одоо бидэнд энд сонсдож байгаа амар хүрхэрсэн дуугаар биддэг гэхэд хүрхрээг олно гэж найдан тэр зөв хөдөлж бил. Харамсалтай тэр үед хүрхрээ одоогийн шиг хүчтэй нижигнэж байгаагүй. Кэп минь Тэнгэрийн орондоо бурхан хэлгэнэн уурлаж нижигнэн зуурайцснаа. Гэвгэнэт анир чимээгүй болж бидний дээр түүний сүнс амирлангүй хөвөн хөөрч байгаа юм шиг болдог байв.
Бид хүрхрээнээс дээхнүр голд тулж очсон юм аа. Бидэнтэй хамт явсан нэгэн залуу Делавер эрг хаваас нэг зав олж аваад хүрхрээ эхлэх амсарч чахам голын дунд харагдаж байсан жижиг арал дээр очно гэв. Энэ санаач нь ёстой илий балаа зүйл. Ямар ч хэрэгцээгүй байж үхлийн аманд өөрөө гүйж орохч ёстой нүгэл болно гэж бид түүнийг тун их ятгсан. Гэвч залуу Делаврууд яг л манай залуу цэргүүд шиг нэр хүндэд дуртай, яахаас ч буцахгүй улс байдаг. Юу ч ярьсан биднийг сонсолгүй, өөрийнхөөрөө зүтгэж бил. Ер нь альва их үйлсийг тайван тогтов, нэр төртөө гүйцэтгсэн хүн, хоосон аар саархан зүйлээр оролцсон хүнээс тун их ялгагддаг юм шиг надад санагддаг. Тэр үед хүрхрээний тэнд ч ийм байл. Голд ормогцол түүний завийг голын түргэн урсгал хүчтэй салхинд үлээгдсэн далбат онгоц шиг хар хурдаар нь аваад явчихва. Тэр хэдийгээр самбаатай залуу байсан боловч ширүүн урсгалыг дийлсэнгүй. Гэл ээч гисэн амь насныхаа төлөө эрлэхээр тэмцсэн дээ. Чонноос цугтаж усанд орсон залуу буугийг санагдуулж тэр эцсээ хүртэл сэлүүрдэж бил. Анхандаа урсгалыг түргэн гатсан боловч зайгаа буруу тооцоолон түүнийг ойлгомогц урсгалын эсрэг сөрж байдаг хүчээрээ зүтгэлээ. Харахад амарч өрөвт мөөрч байсан юм. Галзуутаа эсэргүүцсэн зөвхөн хэдхэн хормол усны ирчийг давсан боловч хүний хүч чадал хязгаартай хойно нэг буруу сэлүүртмэгц урсгал түүнийг аажмаар авч явсаар авраг хатан дээр тогсон олон мянган усан утсаар нэгсэн тормод ногоорон харагдах хэсэгт очмогц харвсан сум шиг хурдтай урсгал даган хөвж гэвгэнэт алга болон зөвхөн завны хошуу цухын үлдэхэд бид тэрхүү залуутай юу тохиолдсныг ойлгосон билээ. Хэдэн жилийн дараа хүрхрээний доод талаас энэ бүхнийг тэр үед харсан нэг мохогтой дайралтаж Делавер залуу агаарт унаж явахдаа сэлүүрээрээ сэлүүрцээр усны эргүүлэгт далд орсон тухай түүнээс сонсож бил. Тэр хөөрхий залуу тэгээд яасан бэ гэж мөрчийн уран чадмаг биш ч гэсэн сонин ярианд автагдсан Мэйбл асуув. Тэр мэдээж хэрэгэ. Эвлэгт бараалхан тааллын оронд очсон. Нэр хүндэд дуртай, яахаас ч буцхааргүй залуу байсан боловч зоригтой, шударгаар байсныг хэлэх хэрэгтэй. Тэр хөөрхий хичнээн утгагүй амь өргөцсөн ч улаан арсны бурхан Маниту Христосийн адил өөрийнхөө бүтээл болсон хүн амьтанд энэрэнгүй ханддаг тул айлтгүй. Эмгчид хэрмийн гадаа хамгаалтын самхгаас их бууны дуу гарч ойртон очихыг хориглон сануулах мэд далбаа донгосны шургийн дээгүүр сум шунган өнгөрөв. Жаспер залуурын дэргэд зогсож хэрмээс холдох ёстой зайд онгоцоо тохируулж жолоодон ээхүү ийдэг бишээр угтсанд өчөөхөнж эгдүүцсэн янзгүй эмээмцэглэж яв. Уяр голын түргэн урсгалд автагдаж далбааг нь салхи хүчтэй үлээмэгц. Сум үл хүрэх аюулгүй зайд хурч эргийн дагуу ал гуурхан хөвж эхэллээ. Голын дагуух бүх зүйлс ил харагдаж эхлэхэд Монкалм зангууга хаяж зогсоогүйг Жаспер ойлгов. Шургийн оройд авирч гарсан усан цэрэг ойр тойронд ямар ч далбаа үзэгдэхгүй байгааг илтгэлээ. Ээхүү Жасперийн аргалсан нь бүтэмжтэй болж Францын усан онгоцны ахмад нуурын дунд байж дээд хэсэг рүү чиглэн яваад далбаа донгоцыг алдчихлаа гэж бодсон бололт. Салхи хөдөржингөө өмнө зүгрөө үлээвэ. Эргэн тойрны байгаль оймод үргэлжлэн нэгэн хэвийн уйдгартай мэд боловч цаана аал нэг сонин өвөрмөц үзэсгэлэнтэй ажээ. Европсын сонин хадан хисаануудын дэрэгдүүр өнгөрч голын үнзгийн тохойг дайрч далбаа донгоц гуртлав. Соёл иргэншлийн өчөөхөн шинж тэмдэг нүдэнд өртөхгүй хэвээр. Нуурын оломгүй мэд усанд цутгадаг олон гол горхины эргийн дагуу хэд хэдэн бээр газар хүний бараа огт харагдахгүй. Зөвхөн хан хэрэм мэт үргэлжлэх ой модол үзэгдэнэ. Онтарио нууртай нарийн цутгалангаар холбогдсон болон тоох ойдч хүний орон гэрийн улмар алга. Онгоцны тавцан дээрх зорчигчдоос мөрч шиг энэ байгалийн сайхныг хэнж тэгж үнэхээр бишрэн сэтгэл хөөрсөнгүй. Мөрч хайгч эцэс төгсгөлгүй ой модыг ширтгэхтэй. Мэйблийн дэргэд зогсож түүний хонгорхон дуу сонин хөгжилтөө инээд сэтгэл зүрхэнд нь хичнээн тааламжтай байсан ч царс, агч, далдуу зэрэг сүрлэг моддын зүг сэтгэл санаанд тэмүүлж зөвхөн тэндэл хэмжээшгүй баяр баясгалан түүнийг хүлээж байгааг мэдэрч байв. Гэтэл бэргэн дөрнө шал өөрөөр гарч тэдний замд гэрэлт цамхагч, хонх дуганч, зорчиж буй хөлөг онгоцч таарлцсангүй гэж нэг биш удаа унтууцсан байв. Энэ хормоод ийм эрг хавийн нутаг хаанч байхгүй гэж тэр үглэж дөрүүчтэй хамт хажуу тийш холдон
Энэ нээлх бол газар ямар байсан тэр хэвээр айлуултнэ. Болон тохоо баг байдгаараа байж голын эрэг орчимд хүний бараа харагдахгүй. Сайлхын хүртэл ойн үнэр та нарыг хан хийлгэх нь ердөө сайн юмд хөргөхгүй дээ. Гэж үнэхээр өөртөө итгэсэн дүртэйгээр түүнд тайлбарлан ярьж эхлэв. Гэвч зорчигчдын сэтгэл санаа ямар байсан ч үер хөлгийг хурдлахад цаад болсонгүй. Өдөш болтол Освегогийн чиглэлд 100 миль газар явж амжижээ. Төрөөч хошууч дункныг ямар нэг шин тушаал заавар өгөх болов уу гэж бодоод хэрэм рүү очихоор шийдэв. Эвч учраас Жаспер шөнийн турш эрэг орчмыг бараатан хөвлөл. Өглөө болмогц салхи намдаж эхэлсэн боловч эргээс 2 милийн зайд тэдний зорьсон газартаа хүрэхэд нь саад болохооргүй. Чиглэлд хүчээ өөрчлөлгүй үлээсээр л байна. Үер Освего голын цудаглангаас 2 милийн зайд байтал хэрмээс их буугаар анхны дохио өгмөгц Жаспер бомбын зүг чиглэлхийг тушаав. Гэтэл гэнэт хашгирах дуу гарч бүгд зүүн тийш харвал хөнгөн их бууны сүм хүрэхгүй зад далбаануудаа буулган хөдөлгөөнгүй зогсон буй. Монкалам үзэгдмэгц тэднийг отож байсныг ойлголоо. Дайсны дэрэгдүр тайван өнгөрөх найдлаггүй. Хэдэн мөчийн дараа тэр хөлөг онгоц далбаагаа дэлгэж үерийн замыг хөндлөн хааж хөв. Нөхцөл байдал яаралтай шийдвэр гаргахыг шаардмагц. Төргөн зөвлөлдсөний эцэст дөрүүч дүнхэм байдлаас гарах хамгийн оновчтой нь хуучин төлөвлөсөн газар руугаа аль болох хурдан явах явдал гэж шийдвэ. Тэдний шалмгай хөлөг дайсныг ардаа орхиж гүйцэхгүй болтол холдож чадна гэдэгт тэр итгэлтэй байв. Онгоцныхон бүгд далбаагаа дэлгэж урагшаа хар хур дараа хөдөлгөө. Хэрмийн зүгээс их буугаар буудаж дарцаг дэлгэн хүмүүс хэрмийн өмнөх далан дээр шавааралдан гарч ирэв. Лунди далбаат онгоц өөрсдийн хүмүүст ийхүү анхаарал тавихаас цааш юугаарч тусалж чадсангүй. Харин Монкалам 4-5 удаа дуудлага болгож их буугаар буудснаа Францын дарцгуудаа хийсгэж тэдний араас бүх далбаагаа дэлгэн элдэж эхэлвэ. Хэдэн цагийн турш 2 онгоц хоёулаа гайхалтай хурдлан нэгэн чиглэлээ өөрчлөн бомбдод нуугдах гэж нөгөө нь үүнд нь саад болохыг оролдон хөвөв. Үд дунд Францын хөлөг онгоцны шургийн зөвхөн ойл харагдаж холхоцорчээ. Харин өмнө зүгт хэд хэдэн арал харагдаж Жасперын сэтгснээр тэдгээрийн араар орж дайснаас цаашид мултарч болох болов. Франтенак холгүй байсан боловч Кэп түрүүч хоёр ялангуяа дэслэгч Мюр залуу ахмадад итгэхгүй байсан ч түүний шийдвэрийг дагав. Тэгээс зөөр аргагүй байга. Арын албаны дарга Жасперыг бомб руу орж ил гармагц. Дайсанд орвож магадгүй боловч энэ хавийн усанд Францчууд ганцхан хөлөг онгоцтой бөгөөд тэгээд ч тэр нь ард хоцорсон учраас элдвийн болбол ямарч байсан амжин аюул учрахгүй гişвнэв. Жаспер Уэстер нь бүх зүйлийг гартаа авч удалгүй хөлөг онгоцны туршлагатай ахмад болохоо харуулва. Тэр арлыг салхитай талаас тойрч зүүн зүгт чиглэн дайсны бараа огт харагдахгүй зайд хүрч амжив. Нуурын дэрэгдэх арлуудын эхнийхэд хүрч очиход хэдийн орой болж байва. Харанхуй болохоос өмнө далбаат онгоц нарийн нэгэн цутгал голд орж дүүгээрээ дамжин очих гэсэн газраа хүрэхээр болов. Орой 9 цагт Кэп Жасперыг ямарч байсан зангууга хаяхыг шаардва. Арлуудын дундуур сүлжиж яваад аль нэг эргэлт дээр Францчуудын их бууны суманд өртгөөс хэрх хөгшин эмээж байв. Жаспер хүрэх газартаа дөхөж очихдоо тун болгоомжтой байж яг байрлалаа хиндэж мэдэгдэхгүй явах тухай авсан заавартай явцав нийлж байгаа учраас дурт таяа зөвшөөрөв. Эстэгвэл ямар нэг оргодол цэрэг санамсаргүй харж тэднийг дайсанд хэлж магад. Үерийг шүн байдгаа өдөрч олж харахад төвөгтэй аслагдсан тохойд оруулж тавцан дээр жижүүр үлдэж бусд нь амархаар явв. Кэп энэ 2 хоногт санаа түгшиж их ядарсны улмаас хэвтэнгүүт нам унтаж үүр цайтал бүх нойрсов. Гэвч нүд нэмэгц туршлагатай усан цэрэг далбаат онгоц хөдөлж байгааг шууд мэдэв. Тавцан дээр гүйн гартал үер дахин арлуудын дундуур сүлжин явааг ойлгож Жаспер замчин болон тэр хоёрын явж байгааг зөв зүйтэй гэж үзэн тоохгүй зогсож буй жижүүрээс өөр хүн олж харсангүй. Энэ чинь юу гэсэн үг вэ? Вестерн гэж хөгшин далайч ууртаасан. Та нар чинь шууд Фронтенак руу биднийг аваачих уу? Тавцан дээр төгшүүр гэж хашгирахыг хүлээж буй. Усан цэргүүд чиг бид доор унтаж байдаг гэв. Кэпгүй. Бүх зүйлийг хошууч дункны тушаал ёсоор л хийж байна. Уг газартаа очиход тавцан дээр илүү гэрч байх хэрэггүй.
Тэднийг зөвхөн доор л байхад л хүрэх ёстой гэж тэр үүрэг өгсөн юм. Кэпискэрч. Сайн хэрэг байна да. Харин Хисааны дунд төөрч байхад тавцан дээр нэг ч амьд хүнгүй. Йоркийн хамгийн сайн зам чинч энд чин төөрч орхино гэл. Очих газар эсэмэнд хүртлээ. Далбат онгоцны удирдлагыг надад өгвөл илүү дээр болов уу гэж би найдаж. Хэмээн Жаспер инээмсэглэн байж гэлв. Хэрвээ нэг нөхцөл байдал байхгүй болч мэдээж ингэл байлаа. Энэ бол мөрөн. Дээрээ толгойтой болгон хайхарамжгүй байж болшгүй онцгой чухал зүйл байгаа юм. Эрхмээ. Түүнийг чинь өнгөрсөн зүйл гэж би бодсон юм. Салхи учиртай байвал ч цаг болохгүй л бид газартаа хүрчихнэ. Тэгээд ч та миний тааварлаж буй тэр нөхцөл байдлаасаа ангижрах болно. Үгүй ёроо. Хаширэр Жасперийн үнэн санаанаасаа ярьж байгааг ойлгоод буулт хийж зөвшөөрөхөөсөөр аргагүй болов. Гэвч нөхцөл байдал мэдрэмтгий тэгээд ч Фронтианаг шиг алдартай хуучин хөлийн хэрэмд ойрхон байх нь аюултайг ойлгож байгаа хүнд итгэх нь үннийг хэлэхэд амаргүй байна. Эргэн тойрон эндүрч болохоор олон зуун жижиг арлууд байна. Жаспер цутгалангаас эргэж айсын салхинд тааламжтай урсгалд орон хазаа айж явв. Нарийнхан голоор модны мөчөр навчийг татаж шангаасаар заримдаа жижигхэн тохоо гатлан хад мод бутанд үе халахлагдан алга болж явв. Голын ус юр бусын тунгалаг учраас гүнийг хэмжих хэрэггүй болж ер нь усны гүн жигэд тул аюул багтай байв. Далайн тэнгэр уудамд дассан кэп одохгүй л хайрагдан гэж айж явв. Тэр жижигхэн онгоц урагшаа зоригтой чиглэн явж 20 дахь нарийн цутгалыг өвгөрөх үед би ямар ч хариуцлага хүлээхгүй шүү. Хүлээхгүй. Энгэгчин далайн аяллаа бүх шинжлэх ухааныг гаргуунд хайж түүний хууль дүрмийг тонилгоно гэсэн үг гэж эцэс сүулт нь далайн хаширчон хашгирав. Яла гэж давс тус минь. Яла гэжтэй. Харин энэ жинхэнэ чадвар шүү. Жаспер хизээч эргэлздэггүй та ажиглаа биз. Сайн үнэрч гэдгээ харуулах мэт толгойгоо өргөн ухаантай нь хойл ингэж гүйдгийн да. Хэрвээ эхнээсээ түүнд чөдөр болоогүй бол энэ залуу аль хэдийн очих газараа хүрчих байсан юм. Амаараа мөрийдсэн ч хамаагүй. Тэр заавал хэлсэндээ хүрнэ. Зам чин ч үгүй. Усны гүнийг хэмжихгүй. Ямар ч дохионы цамхаг байхгүй байхад мөрийг яах болж байна гэж мөрж түүний яриаг тасалж эн чинь миний хувьд хамгийн хэцүү зүйл. Усан дээр ямар ч мөр үлддэггүй гэдгийг хүн болгон мэднэ. Гэтэл Жаспер өвсөн дээр гарсан гутлын мөр дарсан юм шиг зоригтой урагшаа хөвөх юм. Бид тэнгэрийн нарыг хэрхэн хардаг шиг итгэлтэй явах юм да гэв. Энд ч жөтгөр хүртэл төөрчихвээ. Тэрч байтугай түүнд луужинч байхгүйдэг. Жасперийн ярианд оролцохгүй зөвхөн инээмсэглэн. Хажуу далбааг нь буулгаад залуура баруун тийш. Дахин баруун тийш. Зогсоол руу. Болгоомжтой. Татлаг олстой эрг рүү бүүсэр. Орхоо орх. Тэнд манайхан байна. Шидчих. Гэж командлав. Харж байсан хүмүүс зарим хөдөлгөөнийг нь ажиглаж амжаагүй байтал үер байгалийн бүтээсэн хатан зогсоолын дэргэд ирж татлаг олсоо бэхэлчих вэ. Ээхүү 57 дугаар хорооны отряд харуулын газартаа ирмэгц. Тэднийг тэсэж ядан хүлээн байсан нэг хорооныхон баяр хөөр болон угтацгаа. Мэйвэл баяр хөөртэйгээр газарт үсрэн бууж түүний араас онгоцоор аялсандаа бай гэтлээ ядарсан төрүүч цэргүүдтэйгээ яаран буу. 55 дугаар хорооны цэргүүдийн харуулын газар гэж нэрлсэн энэ нутаг удаан хугацаагаар үер онгоцсон зэгсрүүлсэн хүмүүст үнэхээр баярлаж баясмаар амарч цэнгмээр сайхан нутаг байваа. Ойр орчмын арлууд өндөр уулсгүйч агаар нь хуурай эрүүл байгаа нь усны төвшнөөс нилээд дээр оршдгийн шинжээ. Арлын оймод тийм ч өтгөн биш боловч нилээд хэсэг нь эрт үед аглаг ширэнгэн шугуу байж. Харуулын газар болгож дарга нарын сонгож авсан арал томгүй ердөөл 20 акр юм. Өгөөлж буй үйл явдлаас хэдэн 100 жилийн тэртээ энэ аглаг шугуйд ямар нэгэн сүвэрэл болж уг арлын тал хэсгийг эзэлсэн ойн цорхог бий болгожээ. Энэ цэргийн байрлалыг сонгож авсан офицерын ярьснаар бол тэндээс холгүй урсаж буй тунгалаг булгийн усанд индианчууд ирж тэр хавьд ан хийж хулд цагаас барьдаг байсан нь ой модыг дахин урдгахад цаад болсон аж. Тэр газар зэрлэг өвсөл сагсайн ургаж амжижээ. Ямар ч байсан уг жижиг арал үзэсгэлэнт байдлаараа ялгарч энэ өргөн уудам зах хязгаарт тэдний аялах хугацаанд дутагдж байсан соёл эргэлжлийн улмөр үлджээ. Арлын эргэн тойрны эргээр ургасан бутас дотор нь баяга бүхнийг хаацаалах нэн таатай халах авч болов.
Бууцын цаана энд тэндгүй тарж ургасан төглийн сүдэрт офицер цэргүүдийн тэрчлэн нөөцийн агуулга, гал тогоо, эмнэлгийн хідэн урц овоохой байна. Оймоо тогтолж хэнийгний анхаарлыг татахгүй тулд урц овоохойнуудыг барьсан дүнз оройг хучсан холцыг хол газраас авчирчээ. Хэдэн сар эдгээр овоохойд хүмүүс амьдарч байгаа бөгөөд ер нь овоо төгчүүлсэн байна. Арлын дорн хэсэгт навчсан унахаас нааш цаад тал нь нефт харагдамгүй өтгөн ширэнг бут ургасан хошуу цүлхий. Энэ хэсэг гэн газрыг арлаас тус gaarалсан нарийнхан хүзөвчдөр чамгүй бэхэлсэн галт байрлал байва. Сайн засаж өөлсөн бүдүүн дүнзүүдийг зай завсургүй дэрлүүлэн суманд өртсөн ч ажир хааргүйгээр барьж зөвхөн буудлагын нүхэр гэрэл орохоор хаалгыг зузаан модоор хийж борооны ус гоожихгүй болгон холцоор дээвэрлэж. Дорн отрядын бүхэл нөөц сум хэрэгсэл хоол хүнсийг хадгалж дээврийн намхан хөндийг 2-3 өрөө болгон 10 хэдэн цэргийн ор байрлуулжээ. Бүх зүйл маш баазхан төвөг багтай тохинуулсан ч гентийн халдлагаас найдвартай хамгаалагдахаар болжээ. Байгууламжийн өндөр нь 40 футээс хэтрэхгүй, дээд хэсэг нь модны мөчөрт халахлагдсан. Зөвхөн арал дээрээс л түүнийг олж харах бөгөөд тэрч байтугай доод хэсгийг өтгөн бутнууд хаа. Буудлагын нүхнээс л арлыг ажиглаж болох хажи. Галт байрыг хориглоход зориулсан учраас түүнийг шохойн хаднаас ундарсан булгийн ойролцоо барьж бүслэгдэх дох яалталд усгүй бол хэцүү болох тул ховинтой олсоор ус татаж авахд болох хаж. Доод хэсгийг буудлагаас хамгаалахын тулд дээд давхрыг хэдэн фунт урагш гарган барьжээ. Буудлага шатанд зориулсан нүхийг тусгай бэлтгэсэн модоор бөглөн давхруудын хооронд залгамал шат тавьжээ. Иймэрхүү байгууламж нь дайсныг дайрах үед цэргийнхэн болон суурны энгийн хүмүүс хорогдоход зориулагдсан гэдгийг нэмж хэлбэл цэргийн хэргийг үл мэдэх уншигчлад галт байр гэдэг маань чухам юу болох тухай бүрэн ойлголт өгөх юм. Гэвч арлын харуулын газар болгон сонгосны хамгийн сайн тал нь эргэн тойрны хор шахан бусад арлын дундаас түүнийг олоход тун төвөгтөөд байгаа юм. Төвний хажуугаар гарах усан онгоц моддын завсраар уг арлыг ойрхоноос олж харлаач өөр аль нэг арлын үргэлжлэл гэж болно. Эргэн тойрны арлуудын хоорондох усан хоолойнууд тун нарийнхан учир хаан нэг арал эхлэн хаан нөгөө арлын төгсгөл байгааг мэдхэд тун бэрх. Бүлэг арлуудын төвх хэсэгт очсон ч учрыг олоход хэцүү. Жасперийн үерт зогсоол болгон сонгож авсан тэр усан тохой нь эргэн тойрны арал ширэнгэр бүрэн халахлагдчихэ. Онгоцны далбайг буулгасан үед усан цэргүүд хүртэл түүнийг хэдэн цагаар олж чадахгүй ирнэ. Тэд нэг удаа ойрхон голоос загас бариад буцаж ирэхдээ ийм байдалд оржээ. Харуулын газар зориулж байгаль энэ бүхнийг бүтээсэн мэт. Алс хил дээр байгаа эдгэр хүмүүс тэдэнд байгаа бүхэл боломжоо шавхаж энэ арлын ашигтай байрлалыг овжин ашиглажээ. Уярыг ирснээс хойш нэг цаг их хөл үемэнтэй өнгөрөв. Дурсаж ярих юмар ховор отряд халаага өгч аргагүй ирэхэд хоригдож шаналсан цэргүүд осонгоо руугаа бушуухан явахын түйс болов. Төрөөж дүнхэм ёслолын байдалтай халаага хүлээлгэн өгсөний дараа тэд уярт сууцгаав. Ганц өдрийг арал дээр аятайхан өнгөрөхөөс буцахгүй байсан Жаспер одоохондоо айсын салхи хүлээж байхад голоор өксөж нуурыг гатлах тушаал авав. Дэслэгч Мюр, Кеп, төрөөж 3 салах ёс хийнгэ залуу Ахмадыг сэжиглэж байгааг буцаж байгаа офицерт итгэн хэлжээ. Офицерч зохих ёсоор сэрэмжтэй байхаа андгаалж онгоцны тавцан дээр гарав. Уяр ээхүү хурч ирээд 3 цагч бололгүй. Зангууга татваа. Мэйбл уртснуудын нэгэнд байралмагц эмэгтэй хүний эв дүйгээр орон гэрээ хичээн янзалж өөрийгөө болон эцгээ аль болохоор тогтоо байлгахыг хичээв. Илүү төвөг учруулахгүй тулд төрүүч түүний ойрын туслахуудад нэг урцыг тусгайлан гал тогоо болгож цэргийн эхнэрт хоол бэлтгэхийг даалгажээ. Ингэж арал дээрх хамгийн тогтоо урцанд төрүүч сууж хоол хийхтэй холбоотой заваан ажлаас чөлөөлөгдөжээ. Мэйбл урцаа тун аятайхан тохинуулж хэл дээр ирснээс хойш анх удаа тухалж авав. Энэ чухал ажлаа дуусгачаад арлаар зугаалахаар шийдэж бут ширэнг ургаагүй цорын ганц ойн цорхоо руу хүрдэг жимээр орвоо. Үл мэдэг жирэлцэх тунгалаг усыг багтан харж шинэ ах үед орсноо бодож зогсов. Сөүлчийн болсон явдлын сэтгэл хөдлөл ханамж дайгаар санаж ирээдүйд юу хүлээж байгааг тааварлахыг хичээн байв. Өцгөлөнд байгалийн дундах Өзөсгөлөнд хадагтай Мэйбл хэмээн хаанаас дэрэгдэн ирчихснийг бүү мэд Мюрийн дуу гарснаа.
Энд ямар ч байсан таал хамгийн сайхан юм гэхэд нэг ч их алдахгүй байх шүү гэв. Ноёмюр би өөрийгөө магтаа сонсох дургүй хүн гэж зүтгэхгүй. Тэртээ тэргүй та үнэмшгүй. Гэхдээ та бол говл надтай ямар нэг өөр юмны тухай яриад үзвэл нарийн юмны талаар хилцэж дөнгөх ухаантай юм байна гэдгийг маань үнэмших байх шүү гэж Мэйбл хариулв. Мэйбл яалаа гэжтэй. Би таныг цэргэрийн цэвэрлсэн буу шиг гялалцсан ухаантайг мэднэ. Боловсрлоо дээшлүүлэхийн оронд энэ зах хязгаарт 4 жил үеилээ эдэлж байгаа над чиг зол заяагүй амтнд таны яриа хитрхи гоёмсог цэцэн санагдана. Гэхдээ залуу хадагтай дур булаам хөлөөрөө энд дахин газар гიშгсэндээ харамсахгүй байгаа бол бөө гэж бодох юм. 2 цагийн өмнөхөн би өөрөө ингэж л бодож байсан юм. Гэхдээ тэр үерийн ямар сүрлэг нуурт тийм хөнгөн хөвж байхыг нь хараад дахин түүний зорчигч болоогүй дэ бараг харамсаж байна. Гэснээ Мэйбл далбаад онгоц ихэмсгээр арлыг тойрч цайвар дарвуулна моддын бараа мөчрийн цаагуур далд орон ортлоо нүд салгалгүй ширтэн байгаа Жасперт аль чуураараа даллава. Ингээд л тэд хөвөн одлоо. Тэдэнгүй бол энд бүхэл өвлжингээ суучих учраас эсмэн дэргэж ирэхийг нь хүсэж байгаа ч гэсэн баяр баясгалан маань хөвөн отчихлоо гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ ч Квебекийн цайзад очих өөр нэг боломж биш шүү. Энэ цэнгэг ус Жаспер гэдэг чинь өөдгүй новш. Цэргийн хотхон түүний тухай сонсоход ч амар юм дуулцсан шүү. Танай хүндэт тав. Тэрчлэн хүндэт нагац чинь түүний тухай мөн л тааламжгүй бодолтой байдаг. Эрхмэ. Ийм юм сонсоход надад эвгүй л байна. Гэхдээ цаг хугацаа тэдний хардас сэртхийг болиулна гэдэгт итгэлтэй байна. Оо хөөрхөн Мэйбл минь. Хэрвээ цаг хугацаа миний хардахыг болиулгасан бол би ерхий командлагчид ч атаарахгүй байх байсан. Намайг огцороход миний албан тушаалыг дөрүүч яриангүй эзлэн гэж арын албаны дарга золгойд. Хэрвээ аав таны оронд ажиллах хүндтэй юм бол та ч гэсэн түүний оронд байхад болохгүй гэх газаргүй гэж бүсгүй ёжтойгоор хэлв. Үгүй мó. Та миний цолыг буулгаж цэрэг болгочих гэж байгаа юм биш биз? Эрхмээ яалаа гэж тийм. Таныг огцорхоо ярихад би цолны тухай огт бодсонгүй шүү. Таны туршлага, мэрэгэн ухаан чинь хайртай аавыг минь санагдуулж, та ч гэсэн гэрийн эзний суудлыг эзлэх бүрэн эрхтэй хүн гэж бодсон юм л т. Хөөрхөн Мэйбл минь. Шинээр гэрлэх эрхтэй л суудал. Харин эцэг хүний эсвэл гэрийн хүндэт эзлэх биш шүү. Таны юу хэлэх гэж байгааг би ойлгож. Таны сэргэлэн ухаан чинь надад зугаатай байна. Хэтэрчихгүй болч залуу бүсгүй шүүдийг цэцэн сэлмэг байхын тааламжтай байдаг. Харин мөрчих чихтэй хүндэ. Түүний тухай эсвэл үннийг хэлж эсвэл юу ч ярих хэрэггүй Ноёмюр. Мөрч миний найз. Тэгэхдээ бүр үнэнч найз. Тиймээс надад түүний тухай муу юм ярихыг би хүлээхгүй шүү. Түүнийг муулах гэсэн юм алга. Гэхдээ сайнаар ярих юм олдно гэдэгт би эргэлзэж. Жишээлхэд тэр хүн хэл дээрх хамгийн шилдэг буудагчуд. Та үнийг үгүйсэхгүй байлгүй гэж Мэйбл инээмсэглэн эсэргүүцвэ. Энэ талаарч түүний гавьяг бол алдах юм алга. Гэхдээ байштай мохог индиан шиг л харахгүй бүдүүлгүндэ. Түүний латин хэл мэдэхгүй нь үнэ. Гэхдээ бүхнээс илүү индианчуудын хэл мэднэ. Хэл дээр энэ хэл латинаас хавьгүй чухал биз дээ. Хөөрхөн залтай Мэйбл минь. Лондонадаас таны ухаан үзэсгэлэн хоёрын алийг нь илүү бахархдаг вэ гэж асуувал хариулахад тун хэцүү юм байна. Адилхан юм да. Энэ мөчөд таны гоо үзэсгэлэн тэргүүн байран тавилаа гэхэд мөчийн дараа хурц ухаанд танд нэг их болно. Ээдээ. Талигач хадагтай Мюр яг тань шиг хүн байсан юм. Та сүүлчийн хадагтай Мюрийг хэлж гинүү гэж Мэйбл юу ч болоогүй юм шиг нөөрлүүн харан байж асуулаа. Яалаа гэж дээ, яалаа гэж. Энч мөрчийн явуулга байна. Тэр тэнүүл чинь намайг 2 удаа гэрэлсэн юм шиг танд яриад амжижээ дээ. Тэгвэл тэр чинь тоолохтой алдчихжээ. Таныг 4 удаа гэрлэж зүггүйцсэн нэг чинь хүн болгон мэднэ шүү дээ. Зөвхөн 3 удаа. Энэ бол намайг Дэвид Мюр гэж нэрлэдэг шиг үнэн үг ээ. 4 дахь эхнэрийн хувьд өөдгүй хов ярианы лүр. Үннийг хэлбэл ромчуудын ярьдгаар импито буюу хайр дурлалын үгээр бол хонгор минь зүрх сэтгэл дээл гэсэн үг. За би 4 дахь импито ч юм уу. Нэг тиймэрхүү болоогүй дэл их баяртай байна. Надад өөдгүй ховживд өртөх ямар ч хүсэл алга. Баахтам хөөрхөн Мэйбл бүү.
Дөрөвдөх нь болохыг хүсмэгцэл төрөөчих бүгд мартагдаж ховор үзэсгэлэн гурцав хаан чинь таныг нэгдүгээрх болгоно. Та хаанч хизэж дөрөвдөх болно гэж бүүцов. Ноёмёр таны яах санаатай байгааг би юу гэж бодсон ч энэ үгч намайг зоригжуулж байна. Эхнэрийн хувьд дөрөвд байснаас эмэгтэйн хувьд сайхнараа дөрөвд байснаар надад хамаагүй дээр. Ингэж хэлээд Мэйбл арын албаны даргыг ялагдсан зовлонгоо ганцаараа идэх боломжийг олгож жерсхийн алга болов. Дэслэгч Мюрийн эсрэг эмэгтэй хүний л мэх хэрэглэхээс өөр аргагүй байжээ. Энэ хитрхи наалдамхай санаашрагчийг няцаах хэрэгтэй байв. Тэгээд ч Жаспер мөрч хоёрын тухай гомдмоор юм ярьсанд дургүй хүрчээ. Төрөлхийн сэргэлэн цовоо шогч цантай тэр хизээч ингэж ширүүхэн ярьдаггүй боловч энэ удаа ингээсээр аргагүй байв. Мэйбл түүнийг орхиж явахдаа одоо л нэг эргүүлэхийг оролдог эвгүй хүнээсээ саллаа даа гэж боджээ. Гэтэл Дэвид Мюр тийм ч амар эр биш аж. Хүүхэнд амжилт олоогүй дэ хэдийн дасаж байгаач үүнээсээ болж гутарна гэж байдаггүй хүн. Мэйблийн араас цэв үүнээр шүлэнгтэн харж бодлогоширваа. Тэгтэл мөрч түүн рүү сэмээрхэн дөхөж ирээд юу ч бүтэхгүй дээ. Арын албаны дарга минь юу ч бүтэхгүй. Залууханч омоглонч бүсгүй дээ. Танд түүнийг гүйцэх хурдан хөл даан чалга. Таныг түүний хойноос мушгиж дагаад салдаггүй гэж хүмүүс ярих юм. Эрхэм минь. Би бас таны тухай сонссон. Таныг яаж ингэж зүрхлээ юм бол гэж бодох юм. Таны хэлдэг зөвлөдөө мэдэх юмар таруухан хэзээ хүнд амьдралтай над шиг хүнд ийм эрдэмтэй, хөвгөлтэй, инхрийхэн, сайн бүсгүйд найдлах тавина гэж удахгүй зүйл болохыг ойлгож л байна. Тэгээд сайхан хүүхэн гэдгийг марталгүй нэмэх хэрэгтэй гэж Мюр ярайг нь шууд тасалчихв. Тийм гэж газарч хүлцсэнгүй хүлээснэ. Түүний сайн талыг гэлэхдээ мэдээж сайхан бүсгүй гэдгийг дурдах ёстой байсан юм. Залуусоогоо дөнгөж дүүлж сурахдаа анжны нүдийг хужиралдгаас хамаагүй илүүгээр Мэйбл надад баясал төрүүлдэг. Түүний талаарх миний мөрөөдөл биелшгүй зүйл. Өөртөө хэд итгэсэн явдал гэж санаагаа зовоох юм. Хэрвээ эрхэм нөхөр минь төрөлхийн даруй шинжээрээ ингэж бодож байгаа бол би хуучин нөхрийн хувьд нэг хорооныхны хувьд танд гэтэл мөрч. Арын албаны дарга гэснээ нүүрлэн ширтэн. Бид хоёр цайзад амьдарч байсан нь үнэн. Харин түүний далангийн гадна ойд дайсандаа тулгарх үед юр хамт байгаагүй шүү гэв. Цэргийн хотхон эсвэл майхан ямар ялгаатай. Миний үүргэл тийм юм чинь. Миний хүссэн хүсээгүй хувцс хүнсний агуулгынхаа дэргэдэл байх хэрэгтэй. Та өөрөө үнийг ойлгох ёстой. Танд ч гэсэн дай чингэрийн цус булгаж байгаа шүү дээ. Энэч гүүргүй гүжин хүүхэн таны тухай юу ярьсныг сонссон болч түүний ивэлд орох гэж зүтгэхэ болчиход байх л да. Мөрч дэслэгчийг цэг ширтэн Мэйбл түүний тухай юу болдгийг мэдмээр байвч төрөлхийн даруй зантай хүн тул асуусангүй. Түүний төлөв даруй өөрийгөө хүндтгэдэг чадвар Мюрийг өчүүхэн ч цов болсонгүй. Арын албаны дарга түүний шудраг энгийн занг мэдэх тул эдгэмтгий занг нь хор тойгоор ашиглаж өрсөлдөгчөөсөө ямар ч аргаар хамаагүй ангижрахаар шийдэв. Мөрч сониучаасаа илүү төлөв даруй зантайг мэдэж аваад Мюр цааш үргэлжлүүлв. Мөрч минь та түүний санааг ямар ч байсан мэдгэл хэрэгтэй дээ. Бөмбөр өөрийнх нь тухай найз нөхд нь юу ярьдгийг мэдэж байх ёстой гэж би боддог шүү. Таныг хүндэлтгийн хувьд таны нэр төрийг бодсны хувьд хэдэн үгээр юу ярьсныг нь хэлхийг болъё. Та Мэйблийг хэн нэгэн хүнээр тохуурахт нь нүдний харц нь ямар их бааштай залтай болдгийг ажигласан уу? Үгүй шүү дэслэгчээ. Надад түүний нүд үргэлж хөөрхөн инхри юм шиг санагддаг. Заримдаа ч нэмсгэлсэн байдаг л. Гэхдээ үнэн санаанаасаа сайн бүсгүй шиг санагддаг. Тийм ээ тийм. Энэ удаач нүд нь юу ч санаагүй юм шиг л байсан. Энийгээд л байна лээ. Тэгтээ таны тухай хэлсэн гэж санав. Та тэглээгээд нэг их гомдчихгүй юм байгаа биз дээ. Юу гэсэн үг вэ? Гомдолгүй яах вэ? Надад бол Мэйблийн санал бусад ямар ч хүнийхээс хавьгүй үнэтэй бил. Ийм болж дууга байсан дээр юм байна да. Найз нөхдөйг нь ярьсныг дамжуулж хүнийг гомдоо сэтгэл санаагаар унгаагаад яах вэ? Дахин ямар ч аваа гаргахгүй. Хүсэхгүй бол би юу гэж хүчлэх вэ? Тэгээд энэ тухай мэдэхгүй байсан юм дээр. Тэр тусмаа таны битүү хэлснээр өөдтэй биш юм бол дуулах гэж хүсээд чи яах вэ? Зад бид бурхны бүтээснийг өөрчилж чаддаг болж зан чанар, боловсрал, гадна дүрээ шал өөр болгочих байсан байх. Догшин ширүүн, харанхуй бүдүүлэг хүн байдаг. Тэгээ түүнээ мэдэхгүй бол аз жаргалтай байх л. Нөгөө талаас огт хүссээгүй иймэрхүү үед өөрийн дутагдлыг пал хийтэл харагч гашуун зүй шүү.
Тухайтай хэллээ шүү. Францчуудын ярьдгаар рационал ээ. Би үнийг чинь Мэйбэлд ойлгуулах гэж хичээж байтал гэнэт зүгтаад явчихв. Таныг хурж ирэхэд хэрхэн арилаад өгснийг хараа бидтэй. Ажиглахгүй яах вэ гэж мөрч уртаар санаалтаад бууныхаа гол төмрийг тасаатхан хэлв. Энч зөвхөн ажиглагдахаар юм биш, бүр шившигтэй байсан. Үүнээс өөр таарах үгийг бүтэн цагаар тол бичгээс хайсан ч олдохгүй. Тань чулуухан хэлэхэд таныг өмөрч хэлсэн үгний учрыг сонсохгүй гихтэй л. Цаад айлгүй хүүхэн чинь арилаад өглөө. Намайг өмөрч та юу хэлсэн билээ? Эрхэм нөхөр минь ээ. Энч нөхцөл байлаас л болно. Би ер нь хамаагүй ярихгүй л дээ. Гэхдээ л зэмлсэн бүхнийг нь цаахад бэлэн байсан юм. Таныг зэрлэг, хэлийн бүдүүлэг оршин суугч гэж хэллээ гэхэд би таныг хэл дээр хагас зэрлэг байдлаар амьдарч байснаас болсон гэж тайлбарлах байсан. Тэгвэл түүний бүх зэмлэл үнцгүй болох байсан. Жаахан ч гихнэ, юм бодох ёстой бидтэй. Та тэгэд энэ бүгдээ түнд хэлсэн үү? Яг таг ингэж хэлсэн хэмээн тангарлаж чадахгүй. Гэхдээ утга нь иймэрхүү л байсан. Гэвч бүсгүйд ярианы маань талыг ч сонсох төвчээр байсангүй. Түүнийг гүйж одохыг та хоёр нүдээрээ харсан шүү дээ. Үүнээс харахад намайг сонсох хэрэггүй гэж бодсон нь таны талаар тодорхой ойлголттой болсных. Ёрон л ингэж батнууд бодчихо болоо да гэж айх юм да. Би ч бас тэгж айгаад байгаа юм. Түүний эцэг мөн ч андуурч байна. Үнэхээр их алдаж байна. За найз минь, бүү санаа гарав. Олон жилийн хөлбөрөөр олсон сайн алдраа буугутаа. Хэзээч таныг мэглээгүй бууга мөрөндөө авч ойроо урагшаа. Өөрөөс нь болж гунчхаар хүүхэн ганц ч байдаггүй юм. Би үнийг өөр дээр үтсэн хөө. 2 удаа гэрэлсэн хүний үгэнд дэг. Явж тэд чинь бидний бодож байгаа шиг улс биш байдаг юм. Та одоо л түүнийг басамжилж авахгүй бол гологдсон хүнд дахиж ийм аятайхан мөч таарлахгүй дээ. Мэйбэлийг басамжилна гэж би огт бодоогүй шүү. Зүгээрээ. Та цагаа болохоор заавал тэгж бодох болно. Хүнч гэдэг амтан угаасаа доромжлыг доромжлоор л хариулахыг хичээдэг юм шүү. Найс нөхдийнхөө хайр хүндэтгэлийг улам хүлээж авах ийм боломж олдохгүй шүү гэдгийг сайн ойлгоорой. Тэгвэлч дайснуудынхаа атаархлыг асааж өгөндөө. Та миний хэлхийг сайн тогтоож. Мэйбэл миний дайсан биш. Байдаг байлаач гэсэн юу ч болсон. Яаж ч байсан бүр амлсан ч түүнийг би өчөөхөн ч гомдоохыг хүсэхгүй. Би таныг үнэн санаансаа ярьж байгаад итгэж байна. Гэвч оюун ухаан хүний мөн чанарын эсрэг байна да. Үнийг та хизээ нэгэн цагт ойлгоно. Намайг хайрлавал нохоог минь хайрл гэж зүйр үгийг та дуулсан л бидтэй. Хэрвээ эсрэг болгож уншвал намайг хайрлахгүй бол нохоог минь бүү хайрл. Одоо тэгэхээр намайг сонс. Энэ арал дээр бидний байдал тун найдваргүй аюултай байгааг та мэдэн шүү дээ. Арслангийн амандал гэсэн үг тийм биз дээ. Франц хүнийг арслан болгож арлыг аман гэж хэлж байгаа юм биш биз? Хонгор минь дээ. Зөвхөн гоёор хэлэх гэж л тэр. Тэрнээс Франц хүн арслан биш, арал нь ам биш гэдэг нь ойлгомжтой л доо. Гэхдээ энэ арал илжигний рүү болчих үе дээ л гэж санаа зовх юм. Гэснэ. Ёжтойгоор тас хөхөрч. Энэ арлыг цэргийн ажиллагаанд зориулж сонгосон анд хошууч луундын ухаалаг байдлыг ямар ч хүндлээгүй гэдгээ харуулв. Харуулын газрыг ч харин маш сайн адтай сонгосон шүү гэж мөрч эргэн тойрны харангаа өгүүлв. Үгүйсгэхгүй. Луундыч бага ажлын хувьд их юм байгаа юм. Энэ утгаараа түүний эцэгч агуу тайж хүн байлаа. Би түүний эзэмшлийн газар төрж энэ жилүүдэд луундыгаас ерс алсангүй. Тэгээд ч түүний үг үйл явдлыг хүндэтгдэг болсон. Дуунканд миний дуртайг та мэднэ шүү дээ. Товчоор хэлэхэд энэ харуулын газрыг эсвэл тэнэгэлжиг эсвэл ухаан Соломон л байгуулах байлаа. Ямар нүдээр харахад л учир нь байгаа юм да. Луундыгийн сануулга тушаал аасч гарсан их найдваргүй газар да. Энэ хамтаа зэрлэгүүдээр дүүрэн мянган арлуудын ой хөвчөөр харуулын газрыг маань хайж өнгөчж байгаа. Лунди авч байгаа мэдээллээс үнийг сайн мэднэ. Таны 55 дугаар хороонд зориулан байгуулж болох том гавьяа бол улаан арснуудыг мянган арлаас холдуулах явдал юм а. Фронтиано голын ихэд байдгаас болоо тэр зүгээс аюул ирнэ гэж дөрүүж дүүхэн бат бодцоход байгаа хөө. Индианчууд хүлээгээгүй зүгээс гэнэт товтолтгийг бидний туршлага хилээд байна шүү дээ. Тэвээс голын адгаас л дайрах болов уу да. Тэгэхээр та завиндаа сууж голоор доошлоод аюул ойртвол дохио гэж болно шүү дээ. Түүнээс гадна эргийн дагуу Йоркийн чиглэлд хідэн бээр газрыг дагнчихдаг юм болж мэдээлэл уламж үнэтэй үнэн зөв болно доо. Аврагмогоо тэр хавийг харж байгаа. Харуул хаан буйг сайн мэдэх болохоор хэрвээ тэр талаас дайрах болвол бидэнд хэл хөрөх нь мэдээж. Морч минь ээ. Тэр чин эцэц зүгээр л нэг улаан арстан.
Үүнд чинь цагаан арьсны хүний мэдлэг туршлага зайлшгүй хэрэгтэй. Манай энийг амжилттай дуусгахад тусалсан хүнд луунди авсан дортлоо баярлаж явна да. Найз минь. Үннийг хэлэхэд инх хэрэггүй байсан юм гэдгээ тэр сайтар ойлгож байгаа ч гэсэн эцгээ дуураас нь зөрүүд болохоор зүтгээд байгаа юм. Арын албаны дарга газарчийг даруйхан арлыг орхиж явахыг ийхүү ядгаж гарав. Ямар ч хамаагүй шалтгаан шүүрэн авч ирлээ. Ярьснаа дараа Ниццан холион бантан болгоно. Түүнийг үгэндээ оруулж өөрөөсөө зайлуулахыг хичээж байгааг мөрч сэжиглээгүй ч гэсэн энэ бүх яриа нэг л бишийг ажиглажээ. Хорон санаа агуулсан түүний яриаг мөрч өөрөө үүргээ сайн мэдхийн учраас үнслэлгүй зүйлийг баттгал дайгаар Ниццан гэл ээж угаас хүнд муу юм хийж сураагүй тул ярилцагч итгээдийн ямар хорон санаа агуулсныг ойлгосонгүй. Мөрч Мюрийн далд санаа өвөрснийг төд дээлэн сэжиглээгүй ч гэхнэ цаана нэг л биш гэдгийг ойлгожээ. Удаан ярилцсны эцэст BBC итгэхгүй байгаагаа ил хэлээгүй ч өөрийн бодол санаа хэвээр үлдээв. Гэхдээ мөрч энэ удаа илэн далангүй шулуухан хүн болохоо дахин харуулва. Төрөөж дүнхэм дэслэгч Мюртэй удалгүй зөвлөлдсөн бөөн ур шиг тарьжээ. Цэргүүд ямар нэг нууц тушаал авч буудлагын цайд урт нуудад байрлав. Цэргийн отрядын хөдөлгөөний талаар гадралдаг хэн боловч ямар нэг аянд бэлдэж буйг тааварлахаар байв. Үнэхээр ч төрүүч бүхэл өдөржингөө усан бомбт гэж нэрлэдэг тэр газартаа ажиллаж орой болсон хойно мөрч Кэп хоёртой хамт уртсандаа буцаж ирэв. Тэр охиныхоо зассан ширээний ард сууж сонин юма ярихаар завдан хамттай хоолыг хичээн хийснийг чинь харвала. Гар хумхид суусангүй байх нэ? Цаг нэр бала. Дайсныхоо өмнө өвдөг сөхөрдөггүй хүний охин гэдгээ харуулна гэдэгт би итгэж байна. Гэж хуучин цэрэг өгүүлв. Аав минь та намайг Жаннатай арк болгож тулдаан цэргүүдээ өдөрдуулах гэж байгаа юм биш бидтэй. Хэнийг болгох гэж охин минь? Мөрч минь. Энд чинь хэний тухай яриад байна? Мэдэхгүй биз? Үгүй дээ төрүүч. Гэхдээ энэ гол нь биш. Би боловсрол хүмүүжил муутай хүн. Мэбэл юуны тухай ярьсан ч түүнийг ойлгохгүй ч гэсэн дуу хоолойг нь сонсоход надад аятайхан байдаг юм. Йоо хэснийг нь би мэднэ. Энэ чинь Морли хотын усан онгоцны тухай юм. Сөүлчийн дайнд тэр онгоцныхон ч мөн чихэм дайрамдсан дээ. Гэж Кэп шийдвэртэй хэлв. Мэбэл эвгүй байдалд орж хаяачхав. Түүний санамсаргүй хэлсэн үг нагад зарах ийх нь харанхуй бүдүүлэг бай гэхэд эцгийнх нь боловсралгүйг мөрчийн шулуухан хонгор сэтгэлийг харуулж орхижээ. Тэгсэн ч тэр нэмсэглэхгүй байж чадсангүй. Аав минь та арай намайг цэргүүдийг нэнд оруулж арлыг хамгаалах гих гээд байгаа юм биш биз? Манай хязгаар нутагт эмэгтэйчүүд нэг биш удаа байлдахад хурж байсныг мэдэж ав. Үүнийг бидний нөхөр мөрч батлаад өгнө. Өглөө сэрээд биднийг алга байвал битгий сандраарай. Бид шүн аянд мордно. Аав минь бид гэдэг чинь юу гэсэн үг вэ? Жэни бид хоёрыг арал дээр хоёулахныг нь орхичих юм уу? Яалаа гэж охин минь. Энгүүлч ёстой цэргийн хүний үнэргүй хэрэг болно. Бид дэслэгч Мюр, Кэпах, Багдараг, Макнеп болон гурван цэргийг бидний байхгүй үед арал дээр үлдээ. Жэни эндэрч Кэпах чинь намайг орлож үлднэ. Пэ ноём Мюр гэж Мэйбл дуу алтваа. Өөрийг нь эргүүлдэг нуршаа хүнтэй олигтой юм болохгүйг ойлгочих. Хэрвээ чамд таалагдж байвал араас чинь гүйжил байгальд. Тун амархан дуралдаг залуудаа. 4 удаа гэрэлс нэнж талаар бус хэрэг. Ордох дөрвийнхөө гэн дүрийг хэрхэн хүндэтгэдгээ харуулах гэж 5 дахь эхнэрээ авахыг тун яарч байгаа хүндээ. Ийм олныг өхүүлж зүрхээ зүсүүлсэн үед өнгөрсөн явдлаас улмөр үлдээхгүй хамгийн сайн арга бол дахин хагцгал юм гэж арын албаны дарга надад хэлсэн шүү гэж мөрч гэнхнэр дуугарваа. За шан татанд хаглана гэдэг бүгд хоосон үг. Тэр Мэйбл сэтгэлээ нээж оролдоод үзгэлдээ. Тэгвэл ч ёстой амаа барина. Миний охин хизээж түүнтэй суухгүй гэдгийг би мэдэлгүй яах вэ? Гэж төрөөч ёжтойгоор энэ эмсэглэн гэлвэ. Төрөөж охиныгоо арын албаны дарагтаа хизээж суухыг зөвшөөрөхгүй гэдгээ ойлгуулсан өнгөөр үүнийг хэлжээ. Мэйбл дороо замчин улс хийснэ. Дорхноо бие барьж хөвжилтэйгөр. Аав минь түүний охины чинь гуйхыг хүлээсэн нь дэргүй юу? Эсвэл үнэг гашуун усан үзмийн ёгт үлгэр шиг юм болно шүү гэв. Мэйбл энэ чинь ямар ёгт үлгэр гэж тийм олон сайн талтай ч гэсэн цагаан арьсны хүн бүрийн мэдэх энгийн зүйлийг ч мэддэггүй мөрч асууснаа. Түүнийг яриач та сайхан ярина да. Төрөөж түүнийг чинь ерөөсөө сонсоогүй байх гэж бодож байна гэв. Мэйбл алдарт ёгт үлгэрийг ярьж өгвөө.
Тэр үнэхээр аятайхан ярьж байсан болохоор мөрч түүнээс харц салгалгүй ширтэн сайхан царайнд нь Мишель тодорно. Яг л үнэг мөн дөө гэж Мэйблийг ярьж дуусмагц дуулдаад Мингооч бас зайлтай айхав тарамтад энэ залхаа гүжүүдэнтэд хоорондоо адилхан да. Манай нутагч усан үзмийн хувьд гашуун шүү. Тэр байтугай түүнд хүрч чадах амьтад ч гэсэн гашуун. Заримдаа хүрч чадахгүй хүнд бүрэл гашуун байлгүй яах вэ? Мингоочуудад миний гуйх жишээ нь тунч гашуун да гэв. Гашуун усан үзмийн хувьд бидэнд шаналдах юм алга. Харин Мюрлийн талаар бодог. Чи түүнтэй суух гээгүй тийм бицтэй охин минь. Мэйбл яасан ч үгүй шүү. Цаадах нь хань жил болох хүн биш. Цэрэгэр мөн ч юм уу биш ч юм уу бүү мэдэнтэн. Усан үзмийн тухайд бол яг түүнд таарна гэж Кэп яранд оролцов. Аав минь, ах минь, би одоохондоо нөхөрт гарахыг огт бодоогүй. Тэгээд чин талаар ярихгүй бол дээрэмсэн. Гэхдээ ямар ч л байсан 3-4 эхнэрийг ивэн жаргаасан хүнтэй л суухгүй шүү тамин. Төрөөч харж байгаа биз. Бүхийн бүтгэн тэр гэлсэн маягтай мөрч рүү нүд ирэмснэ охиныхоо гуйснаар яриагаа өөрчилвөө. Арал дээр үлдсэн сахих цэргийн удирдлагыг та нарт өгөх эрх надад байхгүй. Гэхдээ зөвлөж байдалд нөлөөлж болно шүү дээ. Миний оронд албан ёсоор баг дарга Мэг нэ бүлдэн. Тэр Мюрээс цолоор багч гэсэн түүнд захирагдахгүй байхыг би түүнд ойлгууланц. Мюр сайн дураараа энд ирсэн болохоор бидний хэрэгт оролцох ёсгүй. Кэп ах минь баг дарга тусалж дэмжиж үзээрэй. Хэрв арын албаны дарга Марк Нэбийн эрхийг авчихвал дараа нь миний толгой дээр гарчихна. Тэгээд бүх аяныхныг захирах гин. Чиний байхгүйд Мэйбл түүнийг хайргадуулчихвал бүрчих зүтгэнэ. Гэхдээ чи миний мэдээлд бүх онгоцыг үлдээж байгаа биз дээ. Хамгийн балай бодланчин тэнгис хуурай замын цэргийн ерөнхий командлагчдын шөргөлдснөөс л үүсдэгтэй. Ёрнинд ерөнхий командлагчаар баг дарга үлдэнэ. Эрх мэдлийг хуваснаас томхон арцалдаанд хүрдгийг түүхээс бид мэднэ. Тэгэхэр үүнээс болгоомжилж баг дарга командлна. Гэхдээ чи түнд чөлөөтэйгээр ялангуяа завны хувьд зөвлөгөө өгнө шүү. Ухрах тог ёолдолд гэж нэг зав орхино. Баг дарга зоригтой дайчингэр, сайн ч хүн. Би түүнийг сайн мэднэ. Хэрвээ хунганд үргэлж ойртуулахгүй бол түүнд бүрэн итгэж болно. Түүнээс гадна Шотланд хүн болохоор Мюрийн муу нөлөөнд орж магад. Хүргэн ах Мэйбл та хоёр тэднийг сайн хянах хэрэгтэй. Аав минь бидний юунд энд орхиж байгаа юм бэ? Би тэр холоос танд багч гэсэн хань болох гэж ирсэн шүү дээ. Дагад явж болохгүй гэж үү? Миний хөөрхөн охин, дүүнхмийн охин яста мөндөө. Гэсэн ч чамайг орхихоос өөр аргагүй. Бид маргааш хэнийгэн сониуч хүнд мэдэгдэхгүй тулд өглөө харанхуйгаар хөдлөн. Бид нар 2 сэлүүрт онгоцтойгоор яваад нэгийг суман завтайгаа та нарт үлдээ. Бид Францчуудын янз бүрийн эд юмсыг Фронтенакт индианчуудад зөөж очдог голын салаанд хүрч тэдний онгоцыг замаас нь барихын тулд 7 хоногч тэнд отож магад. Бичиг баримт чинь бүрэн бичсэн. Хэрв улсын болон хувийн зэвсгэлсэн онгоцоор рейс хийх эрх бүхий бичиг байхгүй бол задгай далаад онгоц булаан авахыг далайн дээрэмгэж тооцдгийг эрх биш мэднэ бицтэй гэж Кэп санаа зовон асуув. Би хурандаагаас 55 дугаар хорооны ахлах төрүүч цол хүртсэн. Францын хаанд энэ бол хангалттай зүйл байх ёстой. Хэрв энэ баг байвал надад хошууч дунганы бичиж ирүүлсэн тушаал байгаа гэж дүнхэм нурууга цэгцэлж хариу барив. Энд чинь чамд цэргийн онгоцоор рейс хийх эрхтэй болохгүй шүү дээ. Өөр бичиг надад алгаа. Гэхдээ хангалттай. Миний ярьсан тэр онгоцнуудыг эзлэн авч Осиогод хүргэхийг манай эзэн хааны эрх сонирхол шаардаж байна. Тэд хэрцгий явдал гаргуулах. Гэхдээ холбоотон болох хараал эдсэн зэрлэгүүдтэй хээл хайхуул болгож ноосон даавуу буу зэвсэг элдв юмс энэ онгоцоор зөөдөг юм. Ингэснээр Францчууд бидний ариун гигэн болсон хүнлэг ёс Христосын шашин түүний номлолыг гიშгчин дэвсэж байгаа хэрэг. Бид энэ ачааг булгаан авснаар тэдний төлөвлөгөөг нурааж цаг хожно. Яагаад гэвэл тэд энэ намар лав далайн чамдаас өөр бар авч чадахгүй. Гэсэн ч аав минь манай эзэн хаанч гэсэн индианчуудын тусламжийг авдаггүй гэж үү? Гэж Мэйбл баг зэрэг гайхан асуув. Аавалгүй яах вэ хэмээн тэр ингэх хэрэгтэй юм. Бурхан түүнийг ажиллах болтугай. Гэхдээ Францчууд англичуудын хэнэн индианчуудыг дайнд ашиглаж байна вэ гэдэгт л их том ялгаа байгаа юм да. Энэ бол хүн болгонд ойлгомжтой. Энэ ч ойлгомжтой да хүргэн минь. Би харин таны онгоцны бичиг баримт тийг л нэг сайн ойлгохгүй юм байна. Ямар ч Франц Английн хурандаа хүний баталсан бичгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгхэл болно хардам минь. Аав минь индиануудыг Англи Францчуудын хэн дайнд татан оруулж байгаа нь ямар хамаатай юм бэ? Энэ ялгааг чи олж харахгүй бол муу хэрэг. Юуны өмнө хүний зан авирын хувьд англичууд хүнлэг зоригтой, Францчууд харгас аймхаа улс шүү дээ. Нөөр өгчих юм бол
Өглөөнөөс өдөш хүртэл бүжиглэхээс ээж буцахгүй улс гэж. Маш үнэ гэж төрөөч үннээсээ хүлээн зөвшөөрөв. Гэлээгтээ аав минь энэ чинь хэргийн байдлыг өөрчлөхгүй штэ. Хэрвээ францчууд дайсантайгаа тулдуулахын тулд уугуул нутгийнхныг хахуулдаж муухай юм хийж байгаа бол англичуудын хувьд ч нэг ялгагдах юм алга. Мөрч та миний хэлснийг зөвшөөрөх үү? Таны зөв. Би өөрсдөө адилхан үгэл хийж байж францчуудыг буруушааж шуугдаг улстай санал нийлэхгүй. Тэгсэн ч гэсэн Менго нартай холбогдох нь Делавартай харьцахаас шившигтэй хэрэг. Энэ Делавар омгийнхан ариун шударга улс тэднийг манай дайсны эсрэг явуулна гэдгийг би нүгэл гэж үзэхгүй. Тэд чинь эмхтэй хүүхэд том жижиг хэнийг ч авч хэлэлцэхгүйгээр бүгдийг нь хуухыг авдаг шүү дээ. Мэйбл эн чинь тэдний цусан шингэсэн хэрэг. Үүнээс болж тэднийг буруушаах хэрэггүй. Зан авир бол зан авир шүү дээ. Үндэстэн бүр өөрөөрийнхөөрөө байдаг. Жишээ нь би цагаан арстан болохоор цагаан арстанд байдгаараа л бие авч явдаг. Яагаад Георг хааны хувьд шударга зүйл Людовик хааны хувьд шударга биш болон үзэгдэх ёстойг ойлгохгүй байна. Францын хааны жинхэнэ нэр нь Капут. Энд бүх 8 дугаар, 9 дугаар, 10 дугаар Людовикчууд айхтар хуурам мэхлэгчд байгаа юм. Үнэн хэрэгтээ тэдний Капутчууд гэдэг бөгөөд эн чинь Францаар толгой гэсэн үг. Хэмээн нэг эрдэмтэн зорчигч надад тайлбарласан юм а. Үүнийг цаг нь ирэхээр дүүжлэхэд амар гэж шатныхонд байлгах ёстой гэж ойлгохгүй зохино гэж амаараа дүрэн буугын мах чигчгсэн Кэп хэлв. Эн чинь хуйхыг нь авахаас ялгаатай гэж. Хүн гэдэг амтан маань ийм л байгаанд урд нэг их ясархоод байгаагүй ч одоо бол энэ өөдгөө новшнуудыг нэг их санаа зовхгүй бал бадаггүй шүү гэж мөрч анхудаа шин сони юм сонссон юм шиг гайхсан байдлаар хэлв. Мэйблэс бусны энэ асуудлыг мэдээж энэ зүйл цаашид нэг их ярилцаад байх шаардлагагүй гэж шийджээ. Үнэн дээр ч энэ гурав ямарваа юмны учрыг сайн мэдгчгүй, ойлгохчгүй байж шүүн ярилцах дуртай ойр дотны хүмүүсээсээ нэг их ялгагдахгүй байв. Бидний ярих зүйлтэй холбоогүй байсан бол тэдний хэрхэн юунаас ийхүү ярилцсныг тайлбарлан хөөрнөх хэрэг байсан болов. Хоолсны дараа зочдоо явмагц дөрвч охинтойгоо бөөр сууртайгаар чухал яриаг дэлгэж эхлэв. Дөнхөм нялуун инхрийлсэн үг хэлэхдээ дургүй ээж гэлээ. Энэ удаагийн ер бүсийн байдал нь урд өмнө байгаагүйгээр түүний сэтгэлийг хөдөлгөж. Цэрэг эсвэл усан цэрэг шадар даргынхаа шууд удирдлагад байхдаа тулалдаантай холбоотой аюулын тухай бараг боддоггүй бил. Гэвч даргын хариуцлага толгой дээр нэрмэгц амжилт эсвэл бүтэлгүй байдалд ч хүргэж мэдэх зүссэн зүйлийн юмс толгойд нь эргэлддэг билээ. Өөрийн төлөө хуучин шиг санаа зовхоо болж захирагдсныхаа хувь заяаны төлөө илүү түгшиж шийдэмгий байдлаа алдаж эргэлзэх сэтгэлд автдаг юм. Энэ удаа дөрвч дүнхэн иймэрхүү байдалд оров. Тэр ердийн шиг ялалтанд итгэлтэйгэр ирээдүйгээ харахын оронд гэнэт охинтойгоо үүрт хагцаж болохоо ойлгов. Төвний охин нь энэ үдэш харагдсан шиг хизээж тийм үзэсгэлэнтэй санагдаж байсангүй. Тэгээд ч охин урд нь хизээж тийм олон сайхан шинжээ түүнд харуулж байсангүй. Өнөөдөр эцгийнхээ төлөө сэтгэл их түгшгээс гадна энэ удаа түүний хайр Ахмад дайчны хатуу сэтгэлийг уйрааж хариу хайрлах сэтгэл төрөөснийг мэдэрч байна. Мэйбл эцэгтэйгээ чөлөөтэй нүүрэмгүй харилцдаг байна. Хүмүүжлийн давуутай байдал нь тэдний хооронд зааг бий болгон байнгын чанга сахилга батын хүчээр л олон жилийн турш хүмүүстэй харилцах явцад тогтсон аавынхан л цэрэг хүний ширүүн догшин авир үүнийг уламж гүнзгийрүүлжээ. Гэвч энэ үед салахын өмнө сүүлчийн удаа хоёулахна байхад ердийнхөөс илүү дотносог сэтгэл төрнө. Мэйблийн эцгийгээ хайрлах сэтгэл эндэрснээс хойш амсаагүй улмаас гунж байсан хариу инхрийллийг энэ удаа эцгийн ярианаас мэдэрч хөөрөлд оржээ. Талига чичтэй намайг нуруугаар адилхан гэж та бодож гинөө? Надаас ээж минь өндөр байсан шиг санагдах юм гэж эцгийнхээ гарыг барьж нулимстай нүдээр харан өгүүлв. Эхэн хүүхдүүд ингэж боддог юм. Тэд эцэг эхийгээ дороос үлийж хардгаасаа болоод өөрсдөөс нь илүү өндөр зөвлөг юм шиг сандаг. Мэйбл минь ээж чинь нуруугаар яг чам шиг байсан да. Тэр ямар нүдтэй байсан юм бэ? Хөөхнүүдтэй байсан. Харцсан даруухан, дур булаан байсан ч тийм баяр баясгалантай цовоо байгаагүй юм да өр минь. Хайртай аав минь, та энэ аянд хинур болгоомжтой явахгүй бол миний харц үргэлж гунигтай болно шүү. Баярлаа өр минь баярлаа. Гэвч би үүргээ биелүүлэх ёстой. Биднийг энд Осиогод байх үед чамайг нөхөрт гараасаа гэсэн ганцхан хүсэл надад байдаг юм. Тэгвэл миний сэтгэл амар байх болно. Нөхөртөө хинтэ тэрв? Чи хинтэ гэж миний хүсэж байгааг мэднэ шүү дээ. Илүү баян тансаг хувцалсан эртээ чи таарч болох юм. Гэхдээ ийм ариун шудраг саруул ухаантай хүнтэй хизээч таарлахгүй байх. Аав минь, та ингэж бодож гинөө? Би мөрчтэй энэ талаар эгнэх хүнийг мэдэхгүй. Би өртөч нөхөрт гарах гээгүй байна.
Та ганцаараа би таны дэргэд байж өдлөхөд ч насрах гэсэн юм. Балчир охин минь, бурхан чамайг ивэдэггүй. Би чамайг ингэж чадна гэдгийг мэднэ. Сайхан сэтгэл, саашаалтай айл хэрэг. Гэхдээ үүнээс ч илүү саашаалтай юм байдгийм шүү дээ. Эцэг хайрлахаас илүү саашаалтай юм гэж юу? Хайртай охин минь, нөхрөө хайрлаж хүндлэх явдал. Аав минь, би ч нөхөргүй шүү дээ. За тэгвэл хайрладаг хүнтэй болохын тулд хурдхан нөхөрт гаралт. Мэйбл, би гэдэг хүн мөнх байхгүй шүү дээ. Өвчнөд ороогдож унах ч юм уу, эсвэл суман дүртөө чамайг орхиж одох тэр өдөр ойрхон байна. Чи зээл залуу, өмнө чинь бүхэл бүтэн амьдрал байна. Чи намайг халамжлах гэсэн шиг бүхэл амьдралыг чинь турш чамайг хайрлаж хамгаалах нөхөр зайлшгүй хэрэгтэй. Аав минь, та өнөхөр мөрчийг надад хамгийн их тохирох хүн гэж бодож байна уу? Тэр чинь танаас дөнгөж 12 насаар дүү хүн шүү дээ. Гэж жуумалзан асуухтаа эцгийнхээ овоож товоосон хуруунуудыг жижигхэн гараар илснэ ер бусын молж гарсан юм шиг хараас халгалгүй ширтэн байгаа. Тэглээгээд юу болох юм? Тэр чин хэр таруу байдлаар байн хөдөлмөрлөн амьдарч байсан. Ингээд он жилүүдийг нь биш эрүүл мэндийг нь хардаг юм. Амьдрал чин түшиг тулгуур болчхоор онцолсон хүн чамд байгаа мó? Өнөндөө Мэйбл тэгж бодсон ч хүн байсангүй. Төвний сэтгэл зүрхэнд бүдэг бараг хөсөл найдвар төрж байсан ч гэсэн тэгтлээ онцолсон ганц ч хүн байсангүй. Аав минь, бид өөр бусдын тухай биш мөрчийн талаар л ярьж байна шүү дээ. Хэрэг тэр хүн залуухан байсан болж түүнийг нөхрөө болгон төсөөлөхөд арай амар байх байсансан гэж шууд хариулахаас зайлсхийж хэлвэ. Би чамд дахин хэлье. Эрүүл саруул байхад л хэргийн гол нь байгаа юм. Тэгж ярих юм болч манай залуу офицеруудынхээ нэг чин талаар дагуулахгүй хүн. Ямар ч байсан тэдний нэг дэслэгч Мюррейс л залуухан хүн дээ. Мэйбл сэтгэлд нь ямар ч дарамтгүй юм шиг хөвжөлтэй. Хээвнэг байдалтай инээд алдав. Мөрч мэдээж түүнээс овор багтай. Тэр байтугай чинч байж болохоор залуухан да. Ядаж эцгийг офицер болохоос нааш охин нь офицертай бүх гэрэлчгээсээ билээ. Гэж бурхандаа залбирах минь. Хэрвээ би мөрчтэй суучихвал ингэн гэж айх юм алга гэж бүсгүй. Тэр өөчийг залжнаар ширтэн хэлв. Тэр хааны цолны бүртгэлд ороогүй ч гэсэн одоо ч манай генералуудтай нөхөрлөдөг хүн шүү. Чамайг мөрчтэй суучихвал би нэг санаамар нүд анихсан да. Аав минь дээ. Ойхноо ганцаарнг нь ямар ч хамгаалах хүнгүй хоцорно хэмээн сэтгэлийн зовлонтой тулалдаанд орно гэдэг даанч хэцүү байна. Би таны сэтгэлийн дарамтыг авч хайхын тулд энэ хорвоод юугаач хайрлахгүй өгөх юмсан аав минь. Энд чинь чиний мэд хэрэг. Гэхдээ тэр дарамтыг чамайг өөр дээрээ тохоосоо гэж огтхон ч хүсэхгүй байна. Гэж хэлээд түрүүч охиноо хайрлсан харцаар ширтв. Түрүүч эдгээр үгсийг хэлэхэд хоолой жижигрэн хөнгөнönэ. Ордон тэр хизээч ингэж охиноо хайрлах сэтгэлээ ил гаргадаггүй байж. Ямагч ширүүн зантай хүн ийхүү сэтгэл ихэд хөдөлсөн нь Мэйблийг жигтэй уйрааж аавыгаа сэтгэлийн зовлонгоос нь салгамаар санагдаад. Аав минь, миний юу хийхийг шууд хэлчих гэж сэтгэл тогтлон хэлв. Мэйбл үгүй дээ, үгүй. Энэ чинь шудраг биш явдал. Чиний хүсэл минийхтэй нийцэхгүй байж болно. Надад ямар ч хүсэл алгаа. Та юу ярьж байгааг сайн ойлгохгүй байна. Миний гэрлэх тухай яриа болж байгаа биз дээ. Намайг амьд байхад чи мөрчтэй гэрэлчихдэг болч. Хэрвээ би чамайг түүний ихнэр болно гэж итгэлтэй байхсан бол надад юу ч тохиолдсон би тайван үхэгсэн. Гэвч би чамайг инг гэж шаардаж чадахгүй. Хожим хойно харамсах юм хийхийг хүсэхгүй байна. Охин минь, намайг үнсэд явж унтаа. Хэрв түрүүч дүнхэм тэгж хүссэн зүйлээ Мэйблээр албадан амлуулсан бол дуунчиг эсэргүүцэлтэй тулгарах байна. Харин Мэйблийг өөрөөр нь шийдвэрлэх боломж олгосноор тэр найдвартай холбоотонтой болжээ. Учир нь түүний өгөөмөр сэтгэлд үнэн чохин заналт сөхөрхөөс инх рээлэл түргэн автагдах хүн байл. Энэ шийдвэрлэх мөчөд тун удахгүй салах гэж буй магад дахиж уулзахгүй ээч мэдэх эцгийг ээл зөвхөн бодож инхрэлэг сэтгэлдээ ургуулсан халуун хайр нь сүүлчийн 2-7 хоногийн төлөв байдалтай харьцаанаас болж баг зэрэг хөрсөн боловч энэ удаа улам хүчтэй дүрлцвэ. Энэ мөчөд түүнд эцэг нь бүх нээс үнтэй санагдаж зол жаргалынхын төлөө амиа өгч бэлэн болов. Гэтэл сэтгэлд нь шаналгаатай санаа гялсхийн орж ирсэн боловч хоромхон шийдвэртэй байдлаа алдваа. Гэвч сайх санаанд нь зурсхийн орж ирсэн баярт найдлагыг баттай болохыг хичээвч юу ч толгойд нь буусангүй. Өөрийнхөө нандин сэтгэлээ барьж хүмүүжсэн тэрээр энэ удаад эцэгийнхээ ирэхээр байдаг охины ёсоор хандав. Аав минь, бурхан үүргээ дагдаг охиныг бол ивент итгэх бидтэй гэж бараг тайван байдлаар яаралгүй асуув. Мэйбл тэгэлгүй яах вэ? Энэ тухай хөлгөн сударт бичсэн байдаг шүү дээ. Тийм бол би таны сонгож өгсөн хүнтэй чинь суун. Үгүй Мэйбл, чи өөрийнхөө дуртай хүнийг сонгох ёстой. Надад сонгох хүн алгаа. Мөрч Мюр хоёроос өөр хинч гэрлийг гисэнгүй.
Гэвч энэ хоёрын хувьд бол эргэлзэгч үгүйгээр мөрчийг л сонгоно. Аав минь, ер нь таны хүссэн тэр хүнтэй л би суй. Хайрт охин минь, чи миний хүслийг мэднэ шүү дээ. Манай ариун шудраг газарч шиг чамайг тэгж жаргах хүн байхгүй. Аав минь, тэр хүн санснаасаа буцахгүй бол тэгээд намайг дахин гуйх юм бол өөр хэрэгэлт. Түүнийг би дагах ч юм уу. Эсвэл өөр хүнийг өмнөөсөө явуулвал та дургуутсан шүү дээ. Тэгэхээр энэ шийдснийхээ талаар түүнд одоохондоо хэлээд яах вэ? Хэрв энэ талаар тэр хүн дахиж ярьж шудраг бүсгүй хүн болцоод харах үедээ хормын өмнө хэлэх ёстой юмыг сонсоод ямар ч байсан хамаагүй ихнэрээ болгоно гэвэл би зөвшөөрнө гэж гомөр буянтаа шийд гаргасандаа сэтгэл нь хөдлөн хазар нь улаа бодорсон Мэйбл үг үлвэ. Бурхан тэнгэр чамайг мөнэвэх болтугай. Үлгэр жишээч охины чинь хувьд хэвээх болтугай. За аав минь, тэгэхээр одоо та сэтгэл тайван бурхандаас үслэн замдаа гарч болно. Миний тухай сэтгэлээ зовоох хэрэггүй. Би тантай хамт хавар хүртэл байна бидтэй. Тэгэхээр хавар болохоор манай ариун шудраг анд мөрч шийдвэрээ өөрчлөхгүй л бол би түүнтэй гэрлээ. Яалаа гэж дээ Мэйбл минь. Ээж их чинь миний хайрладаг байсан шиг тэр чамд сэтгэлтэй. Хөөрхөн амтан чамд сэтгэлтэй болсноо надад ярихдаа хүүхэд шиг уйлж байсан шүү. Тийм ээ. Би үүнд итгэж чинь. Тэр миний тухай байгаагаас минь илүү сайнаар бодож явдгийг мэдсэн. Тэгэлгүй яах вэ? Надад энэ хорвоод түүнээс илүү хүндлэх хүн таныг үүнд хамааруулсан ч гэсэн байхгүй. Тэгч ёстой юм охин минь. Та хоёр аз жаргалтай хос болно. Надад итэг. Би энэ баярт мэдээг мөрчөд дуулгаж болгосон болов уу? Аав минь, хэлээгүй байсан дээрт. Бүх юм жам ясараа болог. Энэ хүн эмэгтэй хар сэтгэлийг өөрөө олж авна уу гэхээс өөрөөр байж болохгүй. Мэйбл энэ цэглэхэд түүний сайхан царай улам гэрэлтэн туяарах шиг төрөөчд санагдваа. Хэрв залуу бүсгүй сэтгэлийн өнгө айсыг өчүүхэн төдий өөрчлөгдөхийг царайгаар нь тааварлаж чаддаг хүн бол энэ нэмцэглэл нэг л биш. Хүчилсэн байдалтайг шууд ойлгох байсанс. Үгүй бүх юм зохиосоор л болог. Би танд найдвартайгаар амласан шүү дээ. Чинийхэр болог охин минь. Чинийхэр болог. Одоо намайг үнстэй. Сайн охин минь. Бурхан чамайг ивэх болтугай. Мэйбл амьдралдаа анхудаа аавыгаа хүзүүдэн авч цээжинд нь наалдаг хүүхэд шиг уйлж орхивоо. Цэрэг эрийг хатуу сэтгэлж төвдсөнгүй уяран охинтойгоо хамт нулимс унгаа. Гэвч дүүнхэн ийхүү сул талаа харуулсандаа зовч охиноо ихнэр холдуулж давтай нойрсохыг хүсэж унтахаар яв. Мэйбл ихэр татан уйлсаар өрөөнд орон хэдэн мөчийн дараа намгүн болж зөвхөн хөгшин эрийн хорхирхон анир чимээгүйг эвдэх ажгүй.